Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй Турк улсад бичлэн уулзах хүсэлтэй байна. Польш улс Оросын албаны улсын тагнуулын албыг Варшав дахь худалдааны төвд гал гарсан хэрэгт буруутгаж байна. Хятад болон Америк улс харилцан ногдуулсан газын тарифыг 115%-аар бууруулахаар тохиролцсон байна. Индия болон Пакистан улсын хооронд гал зогсоох хэлэлцээр байгуулагдлаа. Арамдаг үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Та бүхэн дэлхийд дахин дөрвөлж байгаа цаг үеийн мэдээлэлээс танил өргөх болно. Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский энэ 7 хоногт Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй Турк улсад уулзахад бэлэн гэдгийг мэдгдлээ. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг энхийн хэлэлцээнд нэн даруй оролцохыг уриалсны дараа энэхүү Владимир Зеленский шууд хариу өгсөн байна. Хэрвээ уулзалт амжилттай болох юм бол 2022 онд Оросын дайн эхэлснээс хойш хоёр орны удирдагчид анх удаа нүүр тулан уулзах гэж байна гэсэн үг. Пүрэв гарагт болохоор төлөвлөгдсөн байгаа энэхүү уулзалт Европын холбоотнуудын зүгээс тавьсан 30 хоногийн нөхцөлгүй гал зогсоох шаардлага биелэх хэсгийг тодорхойгүй болгож байгаа. Бим гарагт Киевт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Герман, Франц, Польш, Их Британи зэрэг Европын удирдагчид Оросын албаны улсад өнөөдрөөс эхлэн гал зогсоох шаардлага тавьсан байна. Хэрвээ Оросын албаны улс энэ саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол Европ болон Америкийн нэгдсэн улсаас олон тооны шинэ хориг арга хэмжээ авах болно гэж анхааруулсан. Мөн тухайн үед Германы шинэхэн канцлер Фридрих Мерц Дональд Трамп энэхүү санаачилгааг дэмжсэн гэж мэдэгдэж байсан. Гэвч төлөвлөгөө Дональд Трамп байр сууриа өөрчилж Владимир Зеленский ямар ч урьдчилсан нөхцөлгүйгээр пүрэв гарагт Владимир Путинтэй хэлэлцээнд оролцох ёстой гэж мэдэгдсэн байсан. Тэрээр өөрийн Truth Social хуудаснаа яг одоо уулзалт хий гэж мэдэгдсэн байгаа нь Европын холбоотнуудынх нь Оросын албаны улсын эсрэг тавьсан анхааруулга шахалтыг сулруулсан хэрэг болсон байна. Дональд Трампын энэ мэдэгдлээс нэгэн цагийн дараа Владимир Зеленский Турк улсад Владимир Путинтэй бичлэн уулзахад билэн гэж мэдэгдсэн байна. Гэсэн ч тэрээр нэн даруй гал зогсоохыг хэлэлцээний зайлшгүй нөхцөл гэж илэрхийлсэнгүй. Владимир Путины шөнийн 1 цагт телевизээр мэдээлэл хийж шууд хэлэлцээ хийх санал тэнхүү тавьсан байгаа нь Европын тавьсан хугацаатай шаардлагаас анхаарлыг өөр тийш нь чиглүүлэх гэсэн оролдлогоо гэж зарим барууны шинжээчид үзэж байгаа юм байна. Владимир Путины хувьд Турк улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уцаар ярьж энхийн хэлэлцээ хийх санал дэмжлэг авсан гэдгийг хэлж байна. Эрдоган энхийн яриа хэлэлцээнд эрэг байр суурьтай байгаа ч гэлээ нэн даруй гал зогсоох нь зайлшгүй шаардлага гэдгийг онцлсан байна. Тодорхойлбол Турк улсын ерөнхийлөгчийн албан ёсны мэдээлэлд яг одоо бүрэн гал зогсоох нь хэлэлцээ хийх орчныг бүрдүүлнэ гэсэн байна. Хэлэлцээ хүлээгдэж байх хооронд гал зогсоогүй хэвээрээ байна. Владимир Путин дэлхийн 2 дугаар дайны ялалтын баярт зориулан 3 өдрийн турш Турк гал зогсоох шийдвэр гаргасан ч гэлээ энэ тал 100 гаруй дроны дайралт бүртгэгдсэн гэж мэдээлсэн байна. Ерөнхийдөө аль аль тал нь бие гал зогсоох саналыг гэрээг зөрчлөө гэж буруутгаж байна. Дашин дуртад Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэ 7 хоногийн лав гаргаас баасан гарагийн хооронд Турк улсад айлчлах юм байна. НАТО-гийн гадаад хэргийн сайд нарын уулзалтанд оролцох баг. Өөрөөр хэлбэл яг хэлэлцээ болох өдөр Турк улсад байна гэсэн үг. Турк улсын тухайд НАТО-гийн гишүүн улс 2022 оноос хойш хар талайн хоёр хүчтэйгөө буюу Орос болон Украинтай тэнцвэртэй харилцааг хадгалахыг хичээж ирсэн улс. Түүнчлэн дайныг зогсоох зорилготой хэлэлцээг 2 ч удаа зохион байгуулж байсан удаа бий. Жил орчмын өмнө Польш улсын нийслэл Варшав хот дахь Марвельска худалдааны төвд гал гарч 700 бизнес эрхлэгчид эд хөрөнгөөр хохирол амсаж байсан. Тэгвэл Польш улсын эрх баригчид Оросын албаны улсын тагнуулын албаны зохион байгуулсан хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзсэн байна. Польш улсын ерөнхий сайд Дональд Туск өөрийн захим хуудасаараа дамжуулан хийсэн мэдээлэлдээ Марвельска худалдааны төвийг 2024 оны 5 дугаар сард сүйтгэсэн гал түмэр нь Оросын албаны улсын тагнуулын тусгай албадын даалгавраар санаатаагаар гаргасан нь баттай тогтоогдсон болохыг мэдэгдсэн байна. Түүний мэдээлснээр уг хэрэгтэй холбоотой зарим этгээдийг аль хэдийн саатуулсан ба үлдсэн хүмүүсийг нь эрен сурвалжилж байгаа гэлээ. Оросын албаны улсын зүгээс Дональд Тускийн мэдээлэлд тайлбар өгөөгүй байгаа ч гэлээ Европ торлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэх өмнөх буруутгалуудыг өгөөсгөж байсан байдаг. Гал түмрийн улмаас Варшав хот дахь 1400 жижиг бизнес устж худалдааны төвд ажиллаж байсан хүмүүс их хэмжээний бэлэн мөнгө бичиг баримтаа алдсан байна. Марвельска худалдааны төв 2010 онд анх нээгдэж байсан ба Ослын дараа төр худалдааны төв байгуулж 400 орчим худалдаачин
дахин үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Нэг жилийн турш үргэлжилсэн мөрдөн байцаалтын дүнгээр энэхүү галт төмөр нь Орос улбаны улсад оршин сууга нэрээ нууцлсан этгээдийн зохион байгуулалттай үйлдэл болгон тогтоогдсон болохыг Польш улсын хууль зүйн болон дотоод хэргийн сайд нарын хамтарсан мэдээлэл тодруулсан байна. Муу гэрэгтэй холбогдуулан саатуулагдсан байгаа хүмүүс Литв улсад мөн адил хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан болохоо мөрдөн байцаалтын үеэр хэлсэн гэлээ. Иргэн сануулгад өнгөрсөн 3 дугаар сард Литв улсын хууль сахиулгынхан Орос улбаны улсын тагнуулын албыг Вильнюс хот дахь IKEA дэлгүүрт гал тавьсан хэрэгт сэргэлж байгаа гэдгээ зарлаж байсан юм а. 2022 онд Орос Украины дайн эхэлснээс хойш Польш улсад хэд хэдэн удаа Орос улбаны улсын тагнуулын алтны даалгавраар хорлон сүйтгэх ажиллагаа үйлдсэн болгон тогтоогдсон этгээдүүд ял авч байжээ. Польш улсын ерөнхий сайд Дональд Туск нөхцөл байдлыг Кибрид дайн гэж тодорхойлж байна. Кибрид дайн гэдэг нь албан ёсоор дайн зарлалгүйгээр хорлон сүйтгэх дотоодын улс төрдөн тогтворгүй байдал үүсгэх зэрэг аливаа улсын хүчийг сулруулах зорилготой үйл ажиллагааг хэлдэг байна. Польш улс нь Орос Украины дайн эхэлсэн цагаас хойш Украин улсын талд тууштай зогсож байгаа Европын холбоотон улсуудын нэг юм а. Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улс болох Америк болон Хятад эцэст нь галын тарифын асуудлаар хилцэлд хүрч чадсан байна. Тодорхойлбол Америк Хятад хоёр улсын хоорондын худалдааны маргааныг намжаах зорилготой 90 хоногийн завсарлага 5 гаруйгаас хэрэгжиж эхлэх юм байна. Түүнчлэн Америкийн нэгдсэн улс Хятадын бараанд ноогдуулж байсан 145% галын тарифыг 30% болгож бууруулна. Хятад улс Америкийн нэгдсэн улсын бүтээгдэхүүнд ноогдуулах галын тарифыг 125%-аас 10% болгож багасгахаар болсон байна. Мөн хоёр улсын эдийн засаг худалдааны харилцаагаа цаашид ярилцаж зохицуулах тусгай механизм байгуулна. Гэхдээ тусгай ажлын албадуудыг томилохоор болсон байгаа юм. Үүнийг Америкийн нэгдсэн улсын сангийн сайд Scott Bessent, Хятадын төрийн зөвлөлийн дэд сайд Halifan-аар ахлаа. Талуудын цаашдын хэлэлцээрийг Америкийн нэгдсэн улс эсвэл Хятад улсад зохион байгуулах боломжтой гэж талууд үзсэн байна. Тэд энэхүү хэлэлцээг харилцан нээлттэй байдал, тасралтгүй харилцаа холбоо, хамтын ажиллагаа, харилцан хүндэтгэлийн үндсэн дээр үргэлжлүүлнэ гэлээ. Өнөө өглөө Америкийн нэгдсэн улсын сангийн сайд Scott Bessent Эцсийн дипломатуудтай хийсэн худалдааны хэлэлцээний үеэр чухал ахиц гарсан тухайга хэлж байсан. Гэхдээ хэлэлцээний дэлгэрэнгүй мэдээллийг нэн арай өгөхөөс татгалзсан байна. Натынхүү удал хүлээлгэсний эцэст албан ёсны мэдээлэл өнөөдөр Улаанбаатар хотын цагаар өдрийн 5 цагийн орчимд зарлагдсан байна. Хэлэлцээ Швейцар улсын Женев хот дахь нэгдсэн үндэсний байгууллагын элчин сайдын газарт зохион байгуулагдсан. Хэлэлцээнд Америкийн нэгдсэн улсын зүгээс Scott Bessent, Jameson Greer, Zacharias Halifan-аар тэргүүлэн оролцсон байна. Хэлэлцээр 2 өдрийн турш 7 цаг эртээ үргэлжилсэн. Хэлэлцээний төгсгөлд хоёр улсын харилцан ногдуулсан тарифууд буурна гэсэн хүлээлт байсан ч гэлээ 115%-аар буурна гэж бол шинжээчид хүлээгээгүй байсан. Дэлхийн 2 том эдийн засаг худалдааны зөрчлөө ийхүү намжаах хэлцэлд хүрсэн байгаа нь дэлхийн хөрөнгийн зах зээлд эерэг дохио болж байгаа гэдэг нь гарцаагүй. Түүнчлэн компаниуд хөрөнгө оруулагчдын толгойн өвчин болоод байсан эдийн засгийн хямрал үүсэхгүй гэсэн болгоомжлол багчилсан намцсан хэрэг болж байгаа. Америкийн нэгдсэн улсын худалдааны төлөөлөгч Jameson Greer уулзалтын үр дүнгийн талаарх мэдээлэл зарлагдахын өмнөхөн хэлэлцээрт хурдан хүрч чадсан байгаа нь бидний хоорондын байр суурь, үзэл бодлын зөрүүтэй байдал анх бодож байснаас бага байсныг харууллаа гэсэн байна. Америкийн нэгдсэн улсын ногдуулсан тариф нь хоёр улсын худалдааны тэнцвэргүй байдалд хариу өгөх арга хэмжээ байсан. Дональд Трампын цаг зэрэг үүнийг үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулах хямрлаа гэж тодорхойлж байгаа. Харин Хятадын талаас эдийн засгийн бодлого хариуцсан дэд сайд Halifan хэлэлцээг удирдсан бөгөөд Хятадын төрийн хэвлэлд мэдээлэлтэй хэлэлцээ илэн далангуй бүтээлч уур амьсгалтай болсон гэж мэдээлсэн. Өнгөрсөн сар Дональд Трампын зарласан 100% галын тариф хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Америкийн нэгдсэн улсын компаниуд Хятадаас бүтээгдэхүүн худалдан авахаа зогсоож өөр орноос бараа оруулах гарцааж хайсан байдалтай байна. Нөгөө тал Хятадын үйлдвэрүүд хаалгаа барьж эхэлсэн. Гэхдээ Зүүн Өмнөд Азийн орнуудад чиглэсэн экспорт нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч байгаа. Эдийн засагчид энэхүү худалдааны зөрчил нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашруулж, инфляцийг өдөөж, Америкийн нэгдсэн улс төдийгүй дэлхийн техник хямрал руу түлхэж болзошгүй гэж анхааруулсаар байгаа юм. Энэ ч өөрөө Дональд Трампыг Хятадтай хэлэлцээ хийхэд хүргэсэн гол хүчин зүйл гэж хэлж болно. Энтэг болон Пакистан хоёрын донд сүүлийн 20 гаруй жил тохиогоогүй байсан ноцтой мөргөлдөөн үүсч талууд 4 өдрийн турш гал нээсний эцэст өнгөрсөн 1 гарагт Америкийн нэгдсэн улсын дуушлалтайгаар гал цогссон байна. Тэгийн байдлаар аль талаас гал нэгээгүй нөхцөл байдал тайван байгаа. Гэхдээ тийхүү эвлэрлийн гэрээ хүчин төвлөр үйлчилж эхэлсэн ч гэлээ хоёр тал өөрсдөө ялалт байгуулсан гэж тунхаглаж байгаа нь цаад учруулж болж байна.
Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Бям гарагт энэтхэг болон Пакистаны хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдсан болохыг зарлжээ. Мөн тэрээр уг хоёр улстай худалдааны хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээ амлаж, Кашмирийн асуудлыг шийдвэрлэх боломжийг хамтран эрэлхийлэхээ мэдгдсэн байна. Пакистан улсын эрх баригчид Америкийн нэгдсэн улсын энэхүү зуучлалыг өндрөөр үнэлж, Вашингтоны оролцоог сайшааж байгаагаа хэлсэн хэдий ч энэтхэг улсын талаас Америкийн нэгдсэн улсын оролцоог дурамжхан хүлээж авсан бололтой байна. Энэтхэг улсын эрх баригчид олон жилийн турш газар нутгийн маргаантай холбоотой асуудлыг зөвхөн энэтхэг болон Пакистан улсын хоорондох хэрэг гэж үзэн 3 дахь улсын оролцоог эсэргүүцсэн байр суурьтай байсаар ирсэн юм а. Энэ удаач тэр эвлэрлийн гэрээний талаар мэдээлэл хийхдээ Америкийн нэгдсэн улсын оролцооны талаар огт дурдалгүйгээр Пакистан улсын эрх баригчидтай шууд яриа хэлэлцээ хийж эвлэрэлт хүрсэн гэж зарласан байна. Ингэхдээ Америкийн нэгдсэн улсын дипломатуудтай холбоотой байсныг хүлээн зөвшөөрсөн ч шийдвэр гаргалтыг бие даан хийсэн гэлээ. Мөн энэтхэг улсын хэвлэлүүдийг мэдээлж байгаагаар Бям гарагийн өглөө энэтхэг улсын арим Пакистан улсын гол цэргийн баазуудад цохилдогч удалгүй хоёр улсын генералуудын төвшөнд хэрэлзээр болж гал зогсоохоор тохиролцсон гэлээ. Энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Модигийн цэцгэргааны дэмжигчид энэхүү эвлэрлийг энэтхэг улсын армийн ялалт Пакистан улс хүчин мөхөсөж эвлэрэл гуйхаас өөр аргагүйд хүрсэн гэгчлэн олон нийтийн сүлжээнд бичиж байна. Мөн энэтхэг улсын агаарын хүчнийхэн нэм гарагт захин сүлжээндээ бид даалгавраа мэрэгжлийн өндөр түвшинд нарийн зохион байгуулалтаагаар биелүүлсэн гэж мэдэгджээ. Нөгөө талд Пакистан улс ч мөн адил ялалтаа тунхаглаж төрийн телевизүүдээр Сиалкот хотод иргэд танкны дээр цэцгийн дэлбээ асгаж цэргүүдэд цэцгэн хийлгээ зүүж байгаа бичлэгүүд засагдж байна. Ийхүү мөргөлдөөний нөхцөл байдлыг цааш хүндрүүлэхгүйгээр талууд гал зогсоох тохиролцоонд хүрч чадсан ч гэлээ мөргөлдөөний дараах нөхцөл байдлыг аль аль нь өөрсдийн ялалтаа гэж үзэж байгаа нь энэ удаагийн гал зогсоох хэлэлцээрийг хэврэг болохыг харуулсан үйл явдал болж байгаа талаар олон улсын шинжээчид хэлж байна. Эх сарын 3-ны өдөр бүгд найрамдах Солонгос улсад ээлжид бус ерөнхийлөгчийн сонгуул болох гэж байгаа. За өнөөдөр сонгуулийн кампанид ажил албан ёсоор эхэлж байна. Сонгуульд өрсөлдөж байгаа хоёр гол нэр дэвшигчээр засварг хүчний ардчилсан намаас Lee Jae-myung эрх баригч ардын хүч намаас Kim Moon-soo нэр дэвшиж байгаа. Lee Jae-myung нь баг насаа Сөүлийн өмнөд хэсгийн ядуусын хороололд өнгөрүүлсэн хүнд хүчээр амьдралаас гарч ирсэн нэгэн гэдгээрээ олонний дунд нэртэй бол Kim Moon-soo залуудаа хөлмөрчдийн эрхийн төлөө тууштай тэмцдэг байсан. За үүнийхээ улмаас хоригдож саатуулагдж байсан гэдгээрээ танигдсан нэг юм байна. Өнөөдөр тэд хоёул бүгд найрамдах Солонгос улсын иргэдийн дундах хуваагдмал байдал улс төрийн тэмцлийн гол дүрүүд болж ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа юм. Өмнөх ерөнхийлөгч Юн Сёкёлийн дайны үеийн онц байдал зарласан хэрэгтэй холбогдуулан гараад байгаа дуйлан шүүгэн намжсан гэж хэлэхэд хэцүү. За иргэдийн дундах хуваагдмал байдал энэ удаагийн сонгуулийн өнгө төрх үр дүнг тодорхойлох төлөвтэй байна. Тэгээ өөрөөр хэлбэл уг асуудлаарх нэр дэвшигчдийн байр суурь сонгуулийн үр дүнд хүчтэй нөлөөлнө гэсэн. Сонгуулийн кампанид ажил албан ёсоор эхлэхийн өмнөхөн Lee Jae-myung, Kim Moon-soo нар үндэсний эв нэгдлийг эрхэмлэнэ гэж амласан ч гэлээ. За тэдний төлөөлж байгаа улс төрийн намууд олон зүйлс дээр байр суурь эрс ялгаатай байгаа. Одоо хүртэл ардын ард түмний хүч намынхан Юн Сёкёлоос албан ёсоор харилцаагаа таслах нь битгийл нэр дэвшигч Kim Moon-soo Юн Сёкёлыг олон нийтийн өмнө шүүмжлэхээс эрс хойш сууж зарим үед түүнийг өмгөөлж хамгаалсан шинжтэй үйлдэлүүд хийж байгаа. Тухайлбал парламентын чуулган дээр дайны үеийн онц байдал тогтоосон үйлдлийн төлөө уучлалт гуйхыг Юн Сёкёлоос шаардах үед Kim Moon-soo ганцаараа толгой гудаалгаагүй хөнгөл үзүүлээгүй байгаа юм. Kim Moon-soo-гийн нэр дэвших эрхийг намынхан баталгаажуулах гэж нэлээд цаг авч намын зарим гишүүд нь түүнийг биш ерөнхий сайд хан тогсоог дэвшүүлэх гэж үзсэн нь өөр ардын хүч нам доторч гэсэн санал зөрөлдөөн их байгааг харуулсан үйл явдал болсон байна. Тодорхойлбол нам доторх зөрчилдөөний улмаас Kim Moon-soo-гийн нэр дэвших эрхийг түрх хассан ч гэлээ өнгөрсөн амралтын өдрүүдэд гишүүд санал дахин өгч түүнийг нэр дэвшигчээр баталсан байна. Тиймээс түүний өрсөлдөгч хан тогсоо нэрээ татсан. Одоогийн байдлаар нэр дэвшигчид кампанид ажиллааг хэрхэн үргэлжлүүлж өрсөлдөгчийнхөө эсрэг ямар суртал ухуулга хийж байгааг харах юм бол Kim Moon-soo Lee Jae-myung сонгогдох юм бол өмнөд Солонгос улс Хятад болон Өмнөд Солонгостой ойртох аюултай гэж сэрэмжлүүлж байгаа юм байна. Мөн түүнийг Lee Jae-myung-ыг намынхаа 89.77% дэмжлэгийг авч чадсан явдлыг дарангуйлалтай зөвлөж ингэхдээ Ким Жон Ун, Шин Жинпин нарыг дурдсан байгаа юм. Нөгөө талд Lee Jae-myung өнөөдрийн кампанид ажиллахаа үеэр үзэл суртал бус прагматизм, эв нэгдлийг илүүд үзэхээ амлалаа. Мөн Америкийн нэгдсэн улс болон Япон улстай гурван талд хамтын ажиллагааг хийхээ онцолж Хятадтай харилцаагаа гүнзгийрүүлэхийг оролдож байгааг шүүмжлэлийг заасан байна. Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр үргэлжлэж байгаа. Хөтөлбөрийн хэсэгт бид зарим мэдээллийг товчоор хүргэнэ.
Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэ 7 хоногт Сауди Араби, Катар, Арабын нэгдсэн Эмират гэх Персийн булангийн 3 улсад төрийн ажил хийхээр болжээ. Эдгээр улс орнууд нь газрын тосны нөөцөөр баялаг Персийн булангийн чинээлэг орнууд юм а. Дональд Трампын айлчлалын үеэр улсуудын хооронд олон ихний дам долларын хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрүүд байгуулагдаж магадгүй талаар албаны сурвалжууд мэдээлж байна. Мөн талууд газын зурвас Украин Иранд үүсэж байгаа хямралыг зохицуулахад зуршлагч болохоо илэрхийлсэн гэлээ. Их Британд сүүлийн 70 жилд хуур ашиглалт ган гачиг тохиож байгаагийн улмаас нэгэн зэрэг хэдэн газарт ойн хээрийн томоохон төмрүүд игдсэн байна. Тухайлбал Шотландын тусганы ойд Английн Девонд их хэмжээний талбайг хамарсан ойн хээрийн төмөр өнгөрсөн 7 хоногт гарсан байна. Их Британд он гарснаас хойш эхний 4 сарын байдлаар гарсан ойн хээрийн төмөр бүтэн 1 жилийн хэмжээнд гарсан ойн хээрийн төмрөөс ч давж түүхэн дээд хэмжээндээ хүрсэн байгаа гэлээ. Онцгой хуур ашиглалтын улмаас эх өдрүүдэд төмрийн аюул өндөр хэвээр байх төлөвтэй байна. Энэ 7 хоногт 68 сая гаруй филиппинчууд парламентын сонгуульд оролцох гэж байна. Филиппин улсын ерөнхийлөгч асан Родриго Дутерте сонгуульд Даваа хотын дараагаар нэр дэвшиж байгаа юм. Тэрээр 2016-аас 2022 оны хооронд харт тамхины 8 ажлын эсрэг зарласан кампанид ажлынх нь үеэр 30 мянган гаруй хүн амиа алдсан хэрэгээр яг одоо олон улсын эрүүгийн шүүхэд саатуулагдаж байгаа. Одоогоор түүнийг хараахан яллаагүй байна. Филиппин улсын сонгуулийн тухай хуулиар ялаар шийдгүүлсэн хүн нэр дэвших эрхгүй. Хэрвээ Родриго Дутертегийн шүүхийн шийдвэр гарахаас өмнө сонгууль ялалт байгуулах юм бол хэрхэн албан тушаалдаа ажиллах, ялалт нь хууль ёсны гэж тоосодох хэсэг зэрэг олон асуудал урган гарах юм а. Ромын шинэ пап 14-р Леон анхны нэм гарагийн ерөөлөө газрын зурвас гал зогсоох бүх барьцаалагдсан хүмүүсийг судлах Украин нэг тайван тогтоохыг уриаллаа. Тэрээр өмнөх пап Францисийн байр суурийг үргэлжлүүлэн Палестины ард түмнийг дэмжиж Орос Украины дайныг зогсоохыг шаардаж байгаа нь энэ юм. Тэрээр мөн ерөөлийнхөө үеэр Индийг Пакистаны хоорондох гал зогсоох шийдвэрийг сайшааж хэлэлцээр доктортой урт хугацаанд үргэлжлэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрэлээ. Анхаарлаа хандуулсан явал баярлалаа.